За та бүхэнд энэхүү өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухаан танин мэдрэхүйн Одон Мөндөр сувгийн Аадар анир нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Сандаа болон хөтлөгч Хансх миний бие бэлтгэн өргөдгөө. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За нэвтрүүлэг маань та бүхэнд NTV телевизээр хүрч байгаа. Мөн Одон Мөндөр сувгийн 83.3 107 гэсэн хос толгойноор яг одоо таны автомашинд болон таны радио тоглох боломжтой хөгжмөөр чинь явж байгаа. За энэхүү нэвтрүүлгийн маань харин ивент тэгчээр бол эрүүл хүнсээр дэлхийг дайлан нурайтай хушгин брендийн хамт олон маань болон тогтвортой өсөлтийг тууштай байдлаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital-ийн хамт олон маань бол ивентэд оролцож байна. За уран зурагт элдв түүх гэдэг нэг Facebook-ийн нэг гоё хуудас өгдөө. Тэгээ энэ хуудасаас өнөөдрийн сэдвийг яг тэр энэ нийтлэг бичсэн эзнийхэн зөвшөөрлөлтөөр авчаа. Манай 10 цагийн мэн дээр ч гэсэн тавигдсан байдаг. Уралдан ч гэсэн ер нь ярьж исэн. Их гоё түүхээ. Гэтэ өнөөдөр нэлээд дэлгэрүүлж ярина. Яасан гэхээр 1500-аад оны сүүл 1600-аад оны ихэр буюу одоо сууц зураач Леонардо да Винчи, Микеланжело эдгээр яг амьдралаас нь 100 жилийн дараа Италид болж байгаа үйл явдлаа. Тэр үед Карважо гэдэг зураач амьдардаг байсан. Тэр зураач бол жинхэнэ ингээд нэг галзуу бүр авиас бэлгэн тэнгэрт тулцсан. Гэхдээ ингээд нэг амьдрал нь болохоор нэг зэрлэгч хэмээр, танхаач хэмээр тийм нөхөр байхгүй. Ромын пап хүртэл бүр түүний авиас бэлгийг хүлээмж өрөөд бүр ингээд ивэлдэ багтаасан байна. Гэхдээ нөгөө зураач чинь болохоор Карважо болохоор ингээд догшин ширүүн, зодоонч, хэрүүлж ер нь хилан байнга таталсан. Ер нь нэг том бодлогогүй нийгэм байсан байгаа. За ингээд дүрслэг урлагийн түүхэнд энэ зураач бол Италийн зураач бол Микеланжело Мерези де Карважо гэж одоо яг бүтэн нэр нь тийм хүн. Энэ хүн шиг адал цуутай амьдрт болсон уран бүтээлч бол хуруу дарам цөөхөн. Карважо бол уур омогтой, баргийн хүнтэй ер нь нийцгүй. Цаг үеийнхэн тэр нэг хим хэмжээ гэж байдаг да. Тэрийг зөрчсөн тийм хачин жигтэй сонин зургуу зурдаг. Хурц тод зургуудаараа их алдартай. Ер нь зургуудаараа бүр өөрөө амьдралаараа шуугаан тарихаас гадна зургуудаараа тэмдүүлээ шуугааг тарьдаг тийм тэрслүү итгээд байсан ба. Уран бүтээлээр их тэрслүү юм тий. Одоо зураач нар чинь жишээ нь ингээд тухай чинь Христийг ч юм уу зурхтаа ихт нэг тийм тэнгэрс байгаагаар тэнгэрлэг маягаар зуржгаад цаа чинь арт хүмд авчирсан байхгүй. Ингээд ер нь энгийн хүмүүс чинь ер нь сүм хийд нэг тэгтлээ орохгүй тэр сүм хийдэд байгаа гайхалтай зургуудыг олж харахгүй шүү дээ. Тэгээд за орлоо гэж бодоход тэнд нэг л их тэнгэрийн маш их суув алдрын тухай тийм нөгөө бурхтын зураг их байдаг байхад Карважо жишээ нь зүгээр Иесус цовдлоосын дараа 3 оны дараа ингээд амилж байгаа шүү дээ. Амилаа зүгээр хүрээд ирсэн чинь нөгөө дагагч нар нь одоо Карважогийн зургийг бид дүрсэлж ярьж байгаа шүү. Дагагч нар нь ингээд бүр биеинд ингэж хүч үзээд нөгөө сорморд нь хуруугаа ингэж бүр тултал хийж мэгээр хавир орно. Энэ ямар сони юм бэ гэд. Яг тэгээд нөгөө хуруу гаран ч ингээ бохир мохир ер нь ингээд нэг яг зүгээр арт түмэнд бурхныг аваад ирсэн хэрэг. Тийм ээ тий. Тэгэхээр тэр үед чинь тэр чинь амар тэрслүү зүйл. Ийм болохоор бүх цаг үеийн хамгийн сууц зураачдын нэгээр ер нь өргөмжилж байгаа юм л да. Карважог одоо нэг намтарт нь ингэж үтсэн мэт. 2-7 хоногийн турш толгой өө татлгүй ажиллана. Ер нь зураг зурхтаа. Хит хитэн зургийг бүр зэрэг шахам ингэж зурж дуусгачаад тэгэл ерөөсөө 1-2 сарын турш арх угаал, сархад зооглол, зодоон цохоо үүсгэж явдаг тухай намтарт нь бичсэн ба. Карважо бүр ингэж хэдхэн жилийн дотор 3-4 жилийн дотор шүүхт 11 удаа дуудагдсан гэж байна. Тэгэхээр нэг жилд 2-3 удаа дуудагдана гэдэг бол ямар таанхаа гэдэг нь харагдаж. Их хадл явдалтай нөхөр юм тий. Тийм тэгэхээр түүний эсрэг одоо үүсгэсэн элдв заргын дунд ноёд түвшмдийг хил амаар доромжилсан байгаа. Нэгэн үеийн зураач өрсөлдөгчдөд зориулж им өгөө шүлэг бичээд түүний гудамж салбаагаар тараасан байгаа. Зоогийн газрын зөөгч рүү жимстэй тавг чулуудсан зэрэг янз бүрийн хэрэгүүд байдаг. За Карважо бол энэ дүрслэг хурлагийн тогтсон тэр дэг сургууль уламжлагдан ирсэн эрдэнэ ухааныг огт ойшоодгүйсэн. Гудамжнаас ингээд нэг модель болчихно нөгөө зурх гад. Тэр нь ямар дүр байдалтай байна. Яг л тэр хэвээр нь зурчдаг. Жишээ нь хумс нь хэртэй бол яг зурган дээр хумс нь хэртэй байгаар л зурна. Их бодит юм байна л тий. Тэрнгүүр Карважогийн бүр онцлог ер нь уран зургийг дараагийн төвшөнд авчирсан. Тэгэхээр Карважо бол амьгүй эд зүйлс нэгэн хэвийн тэр хөдөлгөөнгүй үзэгдлийг хүртэл ихэд онцгойлон ажигладаг байсныг тэр зургуудаас нэлэрдэг. Одоо чинь шилэн савндах нэг өнчин сарнаа байлаа гэж бодъё л та. Эсвэл мэлэрэг цэцгийн ганц дэлбээ ч юм уу те. Тэрийг туйлын хүндэтгэлтэй бишрэлтэйгээр зурна. Тийм амьгүй зүйлийг хүртэл. Тэр бишрэнгүү сэтгэлээр дүрслэн өөрөө амьгүй юмсыг зурх нь уран зургийн хамгийн доод түвшнийг гэгдэжсэн тэр үед эн чинь юу вэ? Хувьсгал вэ? Ингээд Карважо Ромд ирээд удааг байхад маш алдартай болчихж байгаа юм л да.
тэр алдартай болсон шалтгаан ч гэсэн түүний тэр арга барил, хэм маяг, тухайн үеийн зураастаас тис өөр цоошин, цэвэр цэнгэг агаар юм шиг орж ирж байгаа зураг нь. Ерөөс. За ингээ Карважо нөхөө Италийн дүрслэг урлагийг үеийнхнээс уртж шинжлэхтэйгээ хамт эрс шийдэмгий зургуудаараа Европ даяар өөргөө ингээ танилцж байгаа. Хөрөнгө чигнэтэй тухайн үеийн урлагийн хорхойднууд, эрх мэдэл нөлөө бүхий язгуур сурвалжтангууд бүр паплам хүртэл дунд нь түүний бүтээлүүдийг худалдаж авахар хошуурцгааж эхэлж. Тэгэхээр энэ удаа хэдүүлээ түүний нэг шуугаан дагуулсан нэг зургийн түүхийг ярих юм. Энэ зургийн түүх бол аимшигтай юм шиг, эсвэл бахархмаар юм шиг, бүр гайхширмаар юм шиг, эсвэл мэдгүй үгээр хэлэх аргагүй тийм хачиргалтай түүх ярих юм шиг. Ерөнхийдөө хаа би ингэж ойлгоод байна. Одоо яг тэр нөгөө нэг тухайн үеийн зураач нар нь те мэдээж тэр чинь нөгөө нэг олон зуун жил явж байгаа энэ шашин байгаа шүү дээ те. Тэгэл зурж байгаа зургууд нь ч гэсэн ерөнхийдөө тэр тал руугаа тэрийг шүтсэн, тэрийг магтсан. Гэтэл манай он болохоо шал ондоо тэслүү. Тэгвэл тэр амьгүй зүйлийг хүртэл гаргаж явж зурчдаг. Тэр зураг нь уран зурган дээр тэр хэр хомстой хэртэй хомс уусыг зурах чинь бас тэслүү нөхөр байгаа байхгүй те. Тэгэхээр ийм ялгаралтай байгаад байна те. Гэхдээ зургатаа их хүндэтгэлтэйгээс зурчна. Уул нь ингээд нэг хомсондоо тэ хомсын засвар хэр мэртэй зүгээр нэг ингээд нэг годомчны за нэг тэнмэл хүн л байгаа байхгүй. Гэтэ тэрийг театрын тайзнаа байгаа юм шиг гэрс үдрийн мастер бүр ингэж яг ингээд драмын театрт үзэж байгаа юм шиг тэгж гойчил зурдаг. Тэгж олонний анхаарал орж чинь тий. Бурхныг л тэгж зурдаг байл тэ. Тийм юм биш тэ. Бусдаасаа тэгж ялгараад байгаа юм. Харин тий. За ингээд нэр алдар авиас бэлгэн түүхийн зэрэгцээгээр түүний дагалдаг шавнар нь олширч байгаа. Яг одоо Карважо шиг түүний хэм маягаар зурдаг зураачд маш олон болно. Тэднийг карважистууд гэдэг хэвгүй. Тэдний нэг нь Giovanni Balloni гэдэг. Бас карважист. Balloni ихэндээ яасан гэхээр Карважог бусдын адил яг хүндэлж биширдэг байсан ба. Ингээ Карважо бол мондөг яг түүн шиг л зурхыг хүсдэг. Гэвч тэдний дунд нэг таагүй явуулчихгүй. Энчээ сулаад маргаанд игцсэн. Угаасаа Карважо ч өөрөө маргааныг зүгээр байхгүй. Бүр нөгөө өдөөдөг юм шүү дээ. Гэтэ ер нь Карважо өөрөө үзсэн юм шиг байна. Балоныг. Уулан тэр нөгөө нэг шүтэнтэйгээ уулзаагүй шүтэнийг холоос хараад байж ивэл яг гоёороо байгаад. Уулзсан юм байна л да. Тэгээд нөгөө бодит зан бан гарч ирээд те. Ячаад Балоны өөрөө бас нэг тийм найрсаг зантай биш байхгүй. За яг энэ түүх юу болсон гэхээр 1602 онд болж байгаа. За Карважо нэг 30 настай ч юм уу те. Гэтэ суалдынхаа оргил төрсэн. Тэгсэн Карважо өөрийг нь ивэн цэтгэдэг Винчензо гэдэг хүний захиалгаар ийм хайр бүхнийг ялна гэдэг зураг зурхгүй юу? Энэ хайр дурлалын бурхан Амор гэдэг да. Нэг ном сумтай далавчтай хүүхэдтэй. За энэ зурган дээр одоо маа найруулж игнэ. За хар саарл далавчтай. Зүүн хөлөө бүтээлэгтэй ширээн дээр тавьсан. Магадгүй эсвэл буулгаж ич магадгүй. Царай төрх нь юр бусын баясгалантай тийм нэг хөөрхөн бурхан байгаа. Купид байгаа. Тий. Гайхалтай нь энэ Купидийн буржгар өтөх хүмүүс тийм ч төгс биш шүд. Завжинд нь тодорсон тийм нэг сахилгагүй инээмсэглэл. Тэр нөгөө биеийнх нь хилэмж тухайн үеийн тэр бурхад сахиусан тэнгэрүүдийн дүрслэлд огтхон цогцохгүй байгаа. Энэ шал өөрөөр зураад байгаа юм. Тэгсэн хэрнээ харин ч бүр ингээ газар дээр буусан хүн төрлөختөнд их ойр нэх гоё эвлэг мэдрэмж төрүүлж байгаа. Нэг бяцхан хүүхэд нэг хүүмэн юм шиг ингээ санагдахаар. Карважо энэ гэрс сүдэр гэдэг үгийг өөрийн бүтээлүүдээр энэ уран зургийн түүхэн сэлж үлдээсэн байгаа шүү дээ. Яг энд ч юм уу гэдэл арын фон хэсэг нь хар бараа өнгөтэй тэр хар дэвсгэр дээр те Купидийн болбраа бие махбод бүр маш тод ялгарч үзэгчдийн нүд өөрийн ирэхгүй хүүгийн тэр шодоо дээр тусчааз. Тийм бай. Ийм тэрслүү зурдаг байхгүй. Орчин үед хэрвээ насанд хүрээгүй хүүг ингэж зурж шууд баг гэмт хэрэгт тооцохоор болсон шүү дээ. Харин тэр үед урлал юунаас ч илүү чухал байсан бол таа. Тэгэж голын эрэг саваар нүцгэн жаалууд гүйлдэж байдаг байсан тийм цаг. За зурагт модель болсон хүү бол түүний шав байна. Энэ гар мар тэр мөрдөрний ялгарал тий. Хамгийн аимшигтай нь Карважог энэ хүүтэй амргийн харилцаатай гэж цуурдаг байсан үе байхгүй. Хамгийн амар нь. Бас Карважо ч өөрөө адал балмад амьдралтай түүнийг шүтэн бишрэгч байгаа ч гэсэн мэдээж одоо юу байгаа шүү дээ. Хил ам тех дагна. Түүний одоо атаархагч тех байгаа. Тэгэхээр энэ хүүтэй явуулдаг шүү дээ. Энэ хөгийн гарт гэдэг энэ яриа тэгээд энэ зургийн хүүтэй холбодог байсан хэрэг. За Купидийн хөл доор нь хөгжин байгаа. За мөн нот бичсэн хууц байгаа. Мөн дэлхийн бөмбөрцөг байгаа. Тэгээ нэг ингээд хэмжилтийн багж байгаа. Хоёг дуулга, лаврын навч гэд энэ одоо хүн төрөлхтний тэр олд амжилтын нэгэн хэсгийн бэлэгдлүүд байгааз тий.
Купид болохоор гартаа нөгөө дурлуулдаг улаан дурлыг сүйтгэгч нөгөө хар сумаа барьсан байгаа. Дүрсгүй купидийн дүр нь одоо бурхад биднээс одоо тэгтлийн хол тасарсан Тэнгэрийн амьтад гижүү гэдэг эргэлзээтэй бодлыг төрүүлэх гээд байна. За ямар ч тач Караважийн энэ газарт буусан купид асар олон хүний анхаарлыг татчих, асуулт үлдээж магтаа сайшаалыг хүртэж байгаа. Нэг л ивент тэтгэгчтэй зориулж зурсан учраас баг зэрэг одоо улын долоох хэрэгтэй болно. За тийм. Энэ зурган дээр. За тэгэхээр эсвэл захиалагчаа тэнгэр тултаа өрөмжлөх хэрэг гарна штэ. Винченцо гэдэг энэ захиалагч бол тухайн үеийн алдартай банкир, уран зураг цуглуулагч, маш нэр нөлөөтэй, маш өндөр боловсролтой нэгэн байна. Тэгэхээр энэ хөгжим болон уран зургийн талаар өндөр мэдлэгтэй байсныг нь одоо энэ зурган дээр үзэг ба нот. Хөгжмийн зэмсгүүдээр одоо энэ төлөөлүүлж харуулж байгаа. Их өндөр мэдлэгтэй гэдэг, урлагийн өндөр мэдлэгтэй гэдэг. Харин сансар окторгүй сонирхон судалгааг нь энэ бөмбөрсгөр илэрхийлж байгаа. Харин хуйг дуулгаар түүний цэргийн хүчийг магтанд болсон байна. Ингээд зураг зурж байх үедээ Винченцо шинэ ордон барихаар төлөвлөж исэн байна л да. Өөрөө ч архитектурын урлагийг бас биширдэг хүн байсан ба. Үүнийг шалан дээрх тэр хэмжилтийн багжаар төлөвлөсөн. Инхээр захиалагч бүр энэ зургийг хараад бүгдийг ойлгоно тий. Тэр шугам байна, тэр нөгөө готг байна тий. Гэхдээ харин хөгжмийн ноттой хуудасны ихэнд одоо та бүхэн томруулаад харах юм бол V үсэг харагдаж байгаа. Оо за. Энэ нөгөө Винченцо гэдэг эхлэл үсэг гэж бодох юм бол энэ зургийн нэр бол хайр бүгдийг ялна биш. Винченцо бүхнийг байлдан дагуулнаа, ялна гэдэг билег тэмдэглэж. Хөө. Харин ингэж бүтээдэг юм байгаа маа ямиг тий. Харин ингээд зураг эзэндээ маш их таалагдаж тэр үүнийг нөгөө уран зураг цуглуулагч юм шүү дээ. Бүх цуглуулгынхаа энэ хамгийн шилдэг гэж бүгдэд гайхал зарлалт. Тэгээ нөгөө Караважо зурцсан тий. За энэ чирээс одоо аимшигтэй түүх эхэлнэ. Хоёулаа хамтран ажиллаад танилцуулаад. За тий. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Хушгын брендийн хамт олон маань ажиллаж байна. За Хушгын брендийн эрүүл хүнсээр дэлхийг дайлна гэдэг энэ ураг ярихад айгүй гоё байдаг. Тэгээд Хушгын брендийн одоо нэг бүтээгдэхүүн танилцуул. Манайхан энэ бүтээгдэхүүнийг ер нь их олон танилцуулж байгаа учраас мэдж байгаа. Гэхдээ энэ бүтээгдэхүүний үзүүлж болох маш сайн тийм эерэг нөлөө өндөр шүү дээ. Тэднээс нь би нэг үг айгүй сонирхолтой буучихгүй. Айгүй тод бууцсан. Юу вэ гэхээр энэ чихрийн шижин. Энэ чихрийн шижин гэдэг өвчин чинь нэг чимээгүй тахал гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Одоо ингэдэг гинэ дэлхийд биш үү те. Энэ өвчнөр өнөөдрийн тоогоор шүү дээ. 347 сая хүн одоо яг энэ өвчнөөс зовж шанд юм байна л да. Гэсэн чинь энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас болохоор бүр Монгол улсад гэж хайсан байна. Монгол улсад болохоор Монгол улсын нийт хүн амын 6.9% нь чихрийн шижин өвчтэй. Гэхдээ одоо тэрнийх нэг 30% жилүүдээ өөсдөө эмнэлэг домдгоор ингэ мэдсэн, үлдсэн 70% нь мдээгүй явж байгаа. Яг ийм нөхцөлөөр явдаг гинэ энэ чихрийн шижин гэдэг өвчин чинь. Тэгээд ер нь мараахан бас нэг сүүлийн үед энэ хэрглэж байгаа бүтээгдэхүүн нь те одоо ямар нэгэн одоо юм органик байх юм уу эсвэл одоо ингээд нэг юм тэр инсулинийг докторжуулдаг болцоодулж гэх юм уу тиймэрхүү юмудаа бас харж тэгээд тэнд ихтэлтэй болсон хойно бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэх цаг болцсон. Ягаад тэгэхээр бидэрт нөгөө нэг гаднаас импортоор маш олон төрлийн бүтээгдэхүүн те чадж байгаа бол танах зах зээл дээр явж зар гिचдэг. Нөгөөт нь гоё юм бэ авчирд оруулж ирээ зарж байгаа өчнөө бүтээгдэхүүн байгаа учраас бид нар тэндээс яг хэрэглэхээ өөртөө зөвийг л олж хэрэглэхий. Энэ одоо нэг ухаалаг хэрэглээ гэж яриад байгаа. За би энэ Хушгын брендийн хамт олонныхоо танилцуулах гэдэг энэ бүтээгдэхүүн болохоор нөгөө самрын тос шүү дээ тийм. Энэ самрын тосыг яаж гаргаж авдаг вэ гэхээр Монгол орны онгон дагшин байгальд ургасан хушны самраас хүйтний аргаар шахах технологи гэдэг. Энэ технологиор үйлдвэрлэсэн болохоор 100% органик онцгой бүтээгдэхүүн байдаг. За омега 3, 6, 9 тосны хүчил, за тэгээ манган, магний, зис, цайр гэх мэт хүний эрүүл мэндэд нэн шаардлагатай эд зүйц, амин дэмэр баялаг. За тэгээ түрүүний ярьжсэн нөгөө чихрийн шижин өвчин гэдэг чинь тий. Гэсэн чинь энд ингэдэм байна л да. Цусан дахь холестериний хэмжээг бууруулж инсулинийг докторжуулснаар чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ач тустай. Одоо бид нар нөгөө нэгэн тусцсан хойноо тий. Тэр чинь энэ чихрийн шижин чинь ингэдэг гэдэг байгаа ш нөгөө. Насан турштай амьдралын хоолны дэглэм мэглэм барьдаг гэдэг байгаа ш тий. Миний одоо хамаг найзууд бүх сахартай болоод бүр өстой гонигтай. Айгүй хэцүү байгааз. Тэгэхээр энийгээ хэдүүлээ урьдчилан сэргийлдэг байх юм бол энэ ч нөгөө нэг ирээдүйд бас гарах хохирлоо байхгүй болгож байгаа зүйл байхгүй. Тэгэхээр ямар ч гэсэн манай энэ Хушгын брендийн хушин одоо тосны самрын тос маань тий энэ өвчнөөс өрсөн сэргийлэх ийм дэмжлэгийг үзүүлдэг. Тэгээ бусад хүнсэнд хэрэглэгддэг тоснуудыг бодох юм бол амин дэм ач тусаар илүү баялаг болохоор энэ Европын орнуудад дээд зэргийн ресторанууд л энэ хоол, зууш, соогч гэх зэргийг ингээд хамталдаг юм байна.
Тэгэхээр ерөөсөө та яг өөрийнхөө эрүүл мэндэд хэрэгтэй, гэр бүлийнхээ эрүүл мэндэд хэрэгтэй, ээж аавах эрүүл мэндэд хэрэгтэй энэхүү бүтээгдэхүүнийг өөртөө ойрхон барилах бүх супермаркетаас авч болно. Хушгин брендийн ийм гоё хар шилтэй те ийм олон одоо арай их грамтаач байгаа ийм жижигхэн ийм цагаан шилтэй бас ийм одоо 200 300 грамтаагаач бас байж байгаа. Энийг заавал нэг хоолнд хийхдээ ингэж хуурж хэргэлдэг биш. Одоо 100 шутгахтаа ч юм уу эсвэл одоо хоолны дараа өглөө нэг өглөөнийг нэг халбгаар уух муух гэлчлэн те иймэрхүү байдлаар өөрийнхөө эрүүл мэндийг бодож хэргэлдэг ийм бүтээгдэхүүнийг манай хушгин брендийн хамт болон гаргасан шүү. За тэгээ мэдээж одоо эрүүл хүнсээр дэлхийг дайлгаж байгаа хүмүүс маань те энэ эрүүл хүнсийг хийж байгаа газар маань Монголд байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд танд хамгийн шинээр очих боломжтой гэсэн үг. За тэгээ хушгин брендийн хамт олонд баярлалаа. 7717 33 99 гэсэн дугаараас та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 7717 33 99. Баярлалаа. За ингээд цаа чинь бүр Винченцо чинь бүр хачин гой зуртаа болсон тий. Одоо гайх болно. Хайр бүхнийг ялна ч гэдэг юм уу, Винченцо дэлхийг байлдан дагуулна ч гэдэг юм уу тий. Ингээ Винченцо гэртээ зочсон хүн бүрийн одоо тий Винченцо гэр зочсон хүн бүрийн нүд энэ зурган дээр бүр үнэхээр тусч байгаа байхгүй. Гайхалтай зураг. Өөртөө өмнө харж байгаагүй зураг. Тэгэл бүр гайхаж алмаарад бүр эцэст нь заавал магтаал юугаар одоо гэр эзний чихийг мэлаж ааш. Гэтэл энэ Винченцод өөрт нь хангалттай санагдахгүй. Тэгэхээр яадаг болсон гэхээр Винченцо зургийг ингээ даавар халахалж агаад. За. Тэгээ бүгд ингээ сайхан одоо зочилсан хүмүүс нь те сайн хоол унд идэж дуусангууд гів хүндгэн даавууг авч олонний нүдийг хуучирдаг ч юм уу. Бүр ингээд бүр илүү гайхуулаад эхэлж байгаа байхгүй. Entertainment болж байна те. Тэгэхээр яг тэр үед бүр ингээд хитрхийн entertainment болоод тахаар зарим хүний бүр атаархал төрж байгаа байхгүй. Үнэхээр яалтчгүй гоё зурглал. Тэгсэн Винченцод нэг ах байгаа. Бенедетто гэдэг. Тэр нь болохоор том кардиналын том лам гэсэн үг. Хуурга. Тэр ах нь өөрөө бас уран зураг цуглуулдаг байхгүй. Тэр ах нь Винченцод атаархаж эхэлж. Би ч гэсэн ийм зурагтай болмоор гэж бодоод. Тэгэнгүүтээ нэрээ саяхан нөгөө Балоны Карважо ич муудалцсан шүү дээ. Тэр хоёр бие биенээ дург юм чинь Балонод зориулаад энэ зургийг нь Балоны угаас бас үзсэн маа шүү дээ. Тэгэхээр энэ зургийг яг эсрэг зургийг зураад өгч захиалах хэрэгтэй байхгүй. Энэ зургийг давах зураг. Тэгсэн Балоны ч гэсэн тий бас Карважод дург нурцсан. Тэгвэл энэ зургийг давах зураг юу зурхаа гэж боддог байхгүй. Энэ явдлаас өмнөхөн ахаад тэр хоёр чинь бас Карважо нөгөө Балоныгийн дөнгөж дуусгаадсан нэг сүмийн тахилын ширээний зургийг баахан бас гадуур гойчлцсан. Ингээл гадуур явахдаа хүн болгон тэр Балоныгийн зургийг тэрийг үзсэн Еста нохон баасан тэргээ солиорсон бүр. Тэгэхэд Балоны бүр түүнийг шүүхт өгсөн байсан байхгүй. Тэгсэн шүүх хурал дээр Карважо бүр тэгсэн ба. Би энэ Жованни Балоныг баг бүх зургийг харсан. Тэр зургнууд нь бүр ив хавгүй, хийцгүй, байгуулалт муутай. Ур чадваргүй дэндүү муу зургууд байсан учраас би түүнд дургу болсон юм аа. Тэгээс тэрнийг ер нь сайн зураач гэж би магтаж байгаа нэг ч хүн би амьдралдаа сонсоогүй. Энэ тэргээл шүүхтэр Карважо ч нөгөө хур цаашаараа тэгэл бүр улам доош нэгээл. Ямар ч байсан Карважог буруудаагээд 2-7 хоног гянданд хорцсон. Тэр хоёрыг хэрүүлээс болоод улам төгөөл яасан байна шүү дээ. Уул нь Балоны өөрөө Карважист хүн шүү дээ. Түүний хэм маягаар зурдаг байсан ч гэсэн Карважогийн хувийн зан аришгаас болоод тэдний хооронд ингээд маш хурц асуудлууд үүссэн. Яг ийм нэг өстэй хоёр хүн уран зургаар одоо дайн зарлагаас өөр арга болж. Тэрэн дээр нь энэ Винченцог ах Бенедетто галын өрцсөн гэсэн үг. Тийм ээ тий. За, Жованни Балоны зураг зурсан. Тэр нь кардиналд бүр үнэхээр таалагдсан. Учир нь Балоныгийн тэр зургийн нэр нь хүртэл өдөө хатгсан шинжтэй. Одоо Купид Амор эдэр чи бас Эрос гэдэг нь шүү дээ. За тэр их чинь тий. Тэнгүүт ингээд газарт ингээд яг зүгээр энгийн хүүхдийн дүрээр Эросыг зурсан байсан шүү дээ. Карважо. Тэгсэн чинь Балоныгийн зурсан зургийн гачиг нь Тэнгэрийн Эрос, газрын Эросыг одоо шийтгэв ч юм уу. Тиймэрхүү утгатай. Яг орчуулвал. Одоо нач яг уран бүтээлээрээ. Тий. Ямар айх. За одоо зургийг манай найрлж өгч байгаа. Балоныгийн хайрын тэнгэр бол Карважогийн нөгөө сахилахгүй Купидыг үнэхээр шийтгэж насанд хүрсэн Эрос гарч ирдэг байхгүй. Одоо тэнгэр илж гарч ирж. Тэнгэр илж одоо нөгөө Эросыг чинь газар тунгаад тэр сахиусан тэнгэрийн гараас нь шидэд тэр одоо сумыг авцсан. Тэгээд тэр сум нь өөрөө Купидийн зүг рүү нөгөө бүр чиглүүлсэн. Балоныгийн тэр одоо тэнгэрилж бол бүр жигшил зэвүүцэлтэй харцаар тэр хөлд орох өчүүхэн тэр Купидийг хөргийн амурыг хорхоо мэт харж байгаа. Харин нөгөө Купидийн одоо барьж исэн нөгөө сум нь бүр хуурчихсан. Ерөнхийдөө Карважогийн
халтар дорой дурлалын бурхныг жинхэнэ бурханлаг тэнгэрийн гэлж дийллээ. Жинхэнэ урлаг дийллээ гэсэн санааг илэрхийлжгүй. Тийм байна. Ямар амар юм бэ. Тэр захиалж байгаа хүн нь хүртэл те өөрөө бас хуврах юм бол те энэ зүйлийг те наа чи ингээд уулан дээр бурхан байдаг, газарт буутсан байна те. Нэг юм үзэл санаагаар наадтай чинь бурхан дахиад дийлэх хэрэгтэй юм байна гэдэг баг захиалга байсан ч юм шиг те. Ингээд тэнгэрийг чирээ зүгээр. Тэ. Одоо Карважогийн бурхтууд бурхад биш ээ. Жинхэнэ бурхан шийдэгч шүү дээ. За ингээд энэ зургийг нь Карважо ч өөрөө харж. Яа. Карважо бүр тесэртлээ орлсон. Энд чи байж боломжгүй доромжлоо байхгүй. Карважо уурлаж бухимдан балогийн талаар уламж муучилж ярих болж. Гэхдээ та бүхэн одоо энэ зургийг ахаад найруулж харуулаарай. Яагаад маш аимшигтай уурсан гэр зүгээр өөрийнх нь Купидыг Аморыг зүгээр нэг тэнгэрийг шийдэж чаа хэрэг ш. Тэр бяцхан Амор нэг насанд хүрсэн эрэгтэйтэй цуг байхад нь шийдэж юм шиг тэгээд зурцсан. Яа нөгөө юу шүү дээ. Цааш харсан нэг. Тийм байна. Ирхэн бааз. Зүүн доотлолтон дээр улаан цааш харсан. Тийм цааш харсан. Ингээд нэг садар самуун зүйл үйлдэж чахад нь тэнгэрийн илж хурж ирээд болиулаа шийдэж чаа юм шигээр ингээд зурч гарч ийн чинь энэ бол зүгээр бүр доромжлол байхгүй. Тийм ээ. Голоор нь орсноо. Тэгээд нөгөө Амор нэг байр хөвтөж байгаа байрлал нь жоохон эвгүүч тайлбарж болохоор байрлал л шүү дээ, тий? За ингээд Карважо бүр үнэхээр байж суухын аргагүй болно шүү дээ. Тэгэл уран зураач талаас нь тэр бол зураач биш. Бүр ер нь балооны бол хог новш бүр ингээд хаасайг ингээд муучлаад явж. Тэгэхээр нь балооны бүр элтэд бүр хитрхий доромжлуулж авахгүй балооны. Өөрөө уран зургаар доромжлсон шүү дээ. Өөрөө тэнгүүдээ элтэд доромжлуулангуудаа энэ зургийнхаа 2 дахь хуйлрыг зураад байна шүү дээ. Дараагийнх нь 2 дахь зураг дээр яасан гэж. Цаашаа хараад сууж байгаа тэр чөтгөрийг нааш нь харуулчихдаг байхгүй. Нааш нь харуулахдаа Карважогийн царайгаар сурчдаг. Амар. Юу болоод байгаа юм бэ? Чөөр амар. Ямар ч хүн харахад Карважо яг мөн байхгүй. Тэгэхээр Карважо энэ жоох хүүхдэд явуулдаг. Тэрийг нь бурхан гисгий чинь гэдэг утгатай болсон. Ямар амар бэ? Амар. Энэ нөгөө юу штэ бодит тэр нэг яриа шуум момын бүгднийг ингээд бүр хамглаа хийчлээ тэн дээр бүр яг үний юм шиг болгоод тавьчих. Карважогийн царайт мөртлөө чөтгөр байгаа тань тий бас чихмэхээр. Ингээд эргээд харсан чөтгөр нь Карважо гэдэг ямар ч хүн танихаар зурцсан. Үүгээр балооны Карважог ижил хүүснээ сонирхож хүүхэдтэй явуулдаг гэдэг цуу яриаг баталсан зураач болж хуурчихгүй. Тийм байна. Карважог уран бүтээлд үнэхээр тэр залуу хүүгүү зарим талаар эротик одоо хомосексуал шинж чанартай харагддаг нь үнэ. Гэхдээ тэглээгэд Карважо яг тийм хүн үү гэдэг баталгаа байхгүй байхгүй. Зүгээр л тэгж зурдаг байсан нь өөрөө ижил хүүснээ сонирхогч гэдэг яриаг л зүгээр газар ахуулсан байсан болохоос ш. Тийм байна. Айгүй бол тэр болтол тэгж зурдаг, тэгж илэрхийлдэг зураач байхгүй байсан. Тэгээд чи нөгөө нэг тухайн нийгмээ бодоод те тэр хүмүүсийн зургийг хардаг бас өнцгөн тухайн үед ямар байсан бэ гэдгийг бас бодох хэрэгтэй шүү дээ. Ингээд балооны эхний зургаараа түүний хайрын бурхныг газарт дэвсэлж байгаа бол хоёр дахь зургаараа залуухан ариухан хүүг чөтгөрийн гаж хүслээс буюу Карважоос авран хамгаалж байгаагаар зурцсан. Хүмүүс бол хоёр дахь хувьдраас үнэхээр хараад хүү ижил хүстэн залуу минь наа залуу хүүгээс хавраа таталтаа гэдэг үг шууд олж харж ирнэ гэсэн үг байна. Галзууртлаа урсан Карважо хараал үгсийг ирээ цэргүү урсгаж түүний дагалдаг шавнар нь балооныг бүр элдвэр молголж Карважог шүтдэг одоо бөөнөр балооноор дайрна. Тэгэхээр өөрийнх нь тухай яриа улам муу мухаа болж ирсэнд балооны бүр аргаа хадаад одоо ахаа шүүх тандд. Тэр өөрийнх нь нэр төрөө гутаалгасан гэж үзэж байна. Гэтэл Карважо биднийхаар нэр төрөө гутаалгах чадаа шүү дээ. Тэ? Чи өөрийг нь айгүй бүр бодит үйл явдалтай холбоо. Тэгээд яг уран бүтээлээрээ босгоо аргагүй гайчих. Тамглаа хийчлээ шүү дээ. Харин тий яг үнэхээр балооны л Карважог элтэд дормжсон шүү дээ. Гэтэл балооныгийн одоо өөрийнхөө хүндлэх үзэл нь бүр маш өндөр байсны илэрлэн тэр шүүхэд Карважог дуудснаар илэрч байгаа. За ингээд бүх хурам дээр хоёр зураач хоорондох шүүх хурлыг чих тавин хүлээж. Яа, тэгтээ яар амар юм тий. Бүр орон дээр. Тэнд бүгд зөвхөн энэ талаар ярьж байгаа шүү дээ. Энэ зургийг тэгсэн гин ингэсэн гин тэгдэг гин гээл. Тэгээд тэр уран зургийн нөлөөч тэр тухайн цаг үед амар байж тэр. Тэгээд жаад Карважо чи ямар хурцаа аштай байлаа. Шүүх тэгэн дээр Карважо өөрийгөө хамгаалж яаж одоо тэр сэтгэл хөдлөлөө гаргахыг хүмүүс тис чадгүй хүлээж байгаа юм. Түүнийг галзуу юм шиг ойрлж хашгирч хараал урсган дахиад шоронд орно гэдэг дээр бүгд бооцоод тавьж байна. Гэтэл санаанд үзүүлэлт. Тэр шүүх хурд дээр оронгуудаа шууд буруу болж ичтэй.
Өө тийм ээ миний буруу намайг уучлаарай гэжтэй байхгүй. Караважо юу? Тий. За. Ямар ч хараад ирүүл урсахгүй. Тийм миний буруу намайг уучлаарай гэд. Би хүний нэр төр талцаа. Тэгээд шүүх тэнгуж маш ингээ гайг өнгөрч байгаа байхгүй. Тэг нь. Тий. За та нараа өөртөө уулзрал гэдэг ч юм уу тий. Өмнө нь манай он ууралж хагаад 2-7 хоног ядсан шүү дээ тий. Тэгээ зүгээр өнгөрчихгүй. За шүүх хурлаас гарлаа. Гадаа бөөн хүү амтан байгаа шүү дээ. Тэгэнгүүт нэг шүүх хурд дууссан юм чинь маань хүн маш олон хүний нүдэн дээр балоныг бүр сайхан доромжилж эхэлдэг. Гэтэ маш тайвнаар. Бүр ингээ зүгээр доромжлно. Балоныг бол ромын бол хөөрхий хамгийн муу зураач тэгэл. Түүний бүтээлийг ханд үлгэж зай барж байхаар түүний зургаар та бүхэн зүгээр бүксээ арчиж байгаа гэдэг хэрэг. Яа. Ингээ хөлийн уулнаас зулаа хүртэл бүх алдааг нь хэлж бүр олонний өмнө сайхан доромжилт. Гэтэ үнэхээр бүксээ арчвал таарна гэж яг хэлсэн гэдэг. Энд чинь уулын Караважо ч өөрөө зураг зурцсан. Бусдаар юу ч хэлээгүй шүү дээ. Гэтэл тэр зурган дээр нь тэр зургийг нь өөрийнх нь эсрэг ингээд ингэцснээрээ болоход балоныг л ер нь бол буруу байгаа байхгүй. Шүүхийн удаад үнэхээр Караважод ялгах чадаагүй шалтгаан тэр. Уул нь энэ шүүх хурал чинь цэвэр урлагийн нэрийн өмнөөс мэтгэлцэн болох хэрэгтэй байсан. Энэ чинь маш гоё зүйл байхгүй тий. Гэтэл мань хүн өөрийнх нь төрөмгийн аршингаа дийл нөгөө зүгээр нууж ягаад мэдээж тэрийг дийлж чадахгүй төрөмгийн аршингаа тэгээд олонний чихийг хачирсан дими хов болгож хэрэгч. Зүгээр энийг зүгээр ховж болгож хуургачдаг байхгүй. Гэтэл сайн Караважо ингээд хожим ингээд мэдээж нөгөө тэнгэр тайлна штэ. Тэгэхэд балоны яг Караважогийн намтрыг бичсэн болдоо штэ. Их сайн ш. Тэгэхээр хэдий бардам ихэрхүү нэгэн байсан ч гэсэн авиас чадлыг үнэлэх бэлгийн нүд нь бол үнэхээр их сайн байсан ба. Караважог үнэхээр лаг гоё намтар бичдэг. Балоны. Сайн бац. Тэр авирыг нь мэдээд байна л та. Тэр юмны хандлагыг нь мэдээд байна л та. Айгүй бол балоны угаасаа ингэн гэдгийг мэдчихэл байсан байх бас л. Винченцогийн ах нөгөө Бенедетта энэ жүжигийг дэглэсэн юм шүү дээ. Ер нь л тавьсан жүжиг өөрт нь таалагдсан бол та. Тэгээд энэ бүхний дараа тэр балонод нэх гоё алтан зүйлт бэлгэлт. Энэ жүжиг гоё боллоо гэдэг. Яг чинь хэдэн зуун жилийн дараа алс хязгаарын дор тий Монголд хүртэл яригдана гэдгийг гадарсан байх нь шүү. Тийм ээ. Амар юм байна тий. За Караважо цаашд амьдралд нь юу тохиолсон талаар хоёул хамтран хэлж яриад үргэлжлүүлье. За тий. За нэвтрүүлгийн минь хамтаа хэлэхчээр тогтвортой өсөлтийг тууштай байдлаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital. Таны хөрөнгө оруулалтын зөвлөх. За манай Apex Capital-ийн хамт олонны маань хийж байгаа энэ ажлууд нэлээд юм далаацтайгаар цусцгааны ажлууд их том явж байгаа юм билээ. Яаж мэдсэн бэ гэхлээр саяхан хоёлоо нэг гадагш авчиад ирлээ те. Тэгэн гол нөгөө нэг нисэх тасалбарын тикетний артлынх нь нөгөө нэг хуудсан дээр те яг Apex Capital-ийн яг энэ өгүүлбэр байл. Тогтвортой өсөлтийг тууштай байдлаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital гэдэг. Би харчаад найз явж штэ гэмээр байгаа байхгүй. Тэгэхээр энэ хамт олон зүгээр ямархуу зорилготойгоор те энэ олон маркетинг хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа вэ гэхээр ер нь та эхлээд одоо хүн чинь ингээд хөдөлмөрлж байгаад олсон хэдэн төгрөгөө те одоо нэг юм зарцуулах болно те. Гэтэл 4-5 жилийн хугацаанд барилгаа бариад дуусгаж чадахгүй байгаа газар руу тэр мөнгөөр хийжүүл яах вэ? Гэтэл өөрт нь хэрэгцээтэй юм гаруул яах вэ? Тэгэхээр та ямарваа нэгэн өөрийнхөө тэр гэр бүлийнхаа бүтээж байгаа тэр үн цэнтэй тэр хөрөнгө гэдэг зүйлээ те яг зөв юмдаа зарцуулаач. Зөв юмдаа зарцуулахын тулд та тэр зах зээлийг орхиж байгаа тэр зүйлийнхээ яг учир шалтгаан ямар байдгийг, яахаар хөгждгийг, яахаар ундгийг, хүнд нь итгэхгүй юм гэдгээ маш сайн мэдчихэж тэр хөрөнгө оруулалт гэдэг зүйл рүү ороорой. Тэрнээс биш хин дуртанд хөрөнгө оруулалт хийгээд авчдаг зүйл биш шүү дээ. Одоо зөвхөн миний нэрийг нь дуудаад яг гэхдээ миний сонсож байгаагаар бол те 40 жилийн өмнө одоо энэ компани хувьцаа гэдэг юм ямар нэгэн зүйлийг авсан хэрнээсээ өнөөдөр авч байгаа ашгаа одоо авч чадаагүй газар хүмүүс зөндөөл байдаг юм билээ. Тэгэхээр ер нь ямар зүйлд хөрөнгө оруулалт хийх ёстой вэ? Тэр бонд гэдэг зүйл чинь ямар учиртай юм бэ? Хэдэн хувиар өгдөг юм бэ? Эсвэл тэр нөгөө нэг гаргаж байгаа тэр хувьцааг авахын тулд яадаг юм бэ те? Тэр хувьцаанд хэдэн жилийн дараа ашгаа өгөх юм бэ гэдэг мэтлээ. Энэ болгоныг яг цэвэр мэддэг компанитай хамтраад ажилласан танд илүү амар байх юм шүү. Яг энэ зүйлийг ч одоо угаасаа төгссөн хүсээгүй дэлхийн зах зээлж энэ одоо нөгөө компаниуд томорхын хэрээр те энэ бонд руу хөрөнгө оруулах тэр хувьцаа авах гэдэг ч юм уу ийм хөө зүйл рүү хүн болгон л орж байгаа ийм зүйл. Тэгэхээр манай энэ Apex Capital яадаг гэхэлэр мэдээж үнэт цаасны компани. Тэгээд одоо та өөрийнхөө компанийг магадгүй хөгжүүлэх гэж магадгүй. Дараагийн шатанд гарахыг хүсэж магадгүй. Одоо би ингээд
туршлагаа олчлоо, нөө хаваагаа олчлоо. Одоо энийг ууланд би 21 аймагтаа салбар нээчих юм бол те бүхэл зүйл маань ингээ болох гэдэг юм да гэд яг таны бизнес чинь энэ дараагийн шат руу гарах үе тулгарч ич магадгүй. Яг энэ үе дээр яаж дараагийн шатанд ордсон бэ? Яаж бондыг зарлалт юм бэ? Тэр бонд нь ямар юм зохицуулт бичиг баримтаар те ямар зөвшөөрлөөр ингэж босдго юм бэ? Энэ болгоныг танд энэ Apex Capital-ийн хамт олон маань зөвлөдөг юм. Тэгэхээр одоо бид нар нөгөө жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд, эдгээр маань те стартапууд маань жишээлбэл Монголд одоо 10 20 мянгаараа байж байгаа шүү дээ. Эдгээр маань л дараагийн шатандаа гарах юм. Магадгүй та дэлхийд бизнесээ гаргахын тулд яах вэ гэдэг тал дээр танд энэ бонд гэдэг зүйл чинь хамгийн ихний тэр гоё хөшүүрөгч болж болох байхгүй. Тэгэхээр та бизнесээ хөгжүүлэх гэж байгаа бол одоо ямар нэгэн газраас зөвөр ингээд мөнгө зээл авах гэж ийснээс бонд гаргачих юм бол ингэдгийн шүү гэдгийг нь манай энэ үнэт цаасны компани танд одоо ингээд зөвлөөд мэдээлээд эрийг зарлахад ямар байдгийг нь туслаад өгөх юм байна. За тэгээ Apex Capital-ийн хамт олонтой маань та бүхэн 7510 75 тэгтэг гэсэн дугаараар холбогдоорой. 7510 75 тэгтэг гэсэн дугаараар холбогдоод яг одоо энэ үнэт цаасны компаниар маань тогтвортой өсөлтийг тууштай байдлаар яаж өсгөхдгийг таны хөрөнгө оруулалтын зөвлөхөр ажиллах Apex Capital-ийн хамт олонтой маань холбогдоорой. Баярлалаа та бүхэндээ. За саяны үйл явдал чинь ердөө л нэг жилийн дотор болж байгаа үйл явдал шүү дээ. Нэг гарваж 30 31 настай байхад нь л тийм шууган зөв шууган. Тэгэхээр зүгээр нэг шууган гэхэд л маш суут шууган байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь маш олон шууган тарьсан шүү дээ. Ингээ үжид л 1606 онд цаа чинь 35 настай байсан. Тэгээд нөгөө годомжинд нөгөө л хэрүүл зодон хийж явжаад тэнгүүтээ нэг нөхрийг годомжинд хутгалаалцдаг байхгүй. Карваж өөрөө хутгалаад алчдаг. Ер нь юм танхаад гарах байхгүй. Тэгэд зүгээр үхлийн шарах учруулад нөгөөх нь тэгээд амьсгал хураачдаг хэрэг. Ингээд өөрөө тэнгүүд цугцтай. Одоо энчээс эхлээд Карважгийн оргож боссон амьдрал эхэлж байгаа гэсэн үг л дээ. Тэгсэн Ороми баригч түүнийг одоо Карважиг олсон хүний толгойг нь авчирсан хүнийг ингээд ийм шагнал өгнө гэд том шагнал өгнө гэд өөдгөө бүр амлцдаг байхгүй. Тэгээ Карваж одоо бүр эргэлт буцалтгүйгээр оргож боссон амьдралд орчиж. Тийм ээ. За тэгэхээр өмнөд рүү Наполи орж байгаа, Мальт орж байгаа, Сицили орж байгаа, дахиад Наполи орж байгаа гэдэг ч юм уу. Ингээл тэнүүрслээ амьдрал ит. Тэгжсэн нөгөө оргож босч байхдаа хөрхи зураал амт энэ чинь нөгөө тэр их авяас бэлэг угаасаа дотроос нь тесрэн штэ. Гэвч хаач удаан тогтчих чадахгүй. Хаа явсан газар таал өөрөө тэгээ зүгээр байхгүй. Дайсантай болно, шүүмжлэл дагуулна, зодон хийн. Тэгэл зүхтаад яваад. Тэгж жагаад 1608 онд энэ 36 настай да. 37 настай да. Карважо Мальт аралд очиж байгаа юм л да. Тэгсэн тэнд нь Ариун Ёны ордны баатрууд гэд тийм нэг ордон байна. Тэр баатруудын ордонд илж байгаа юм л да. Тэгээ тодорхой хэмжээний нэг эрх юм бидэлж байгаа. Энэ юу нь яг ямар учиртай газар гэхээр загалмаатын аян дан тийм үү. За тэр чинь бүр ингээд сүүлдээ 1291 онд ч нөө Иерусалимаас нөгөө Христүүд одоо загалмаатууд чинь хөөгдөж байгаа шүү дээ. Ингэж хөөгдөд буцахдаа энэ хүлэг баатрууд Ирицрууд Мальт арал дээр очдог байхгүй. Тэнд ирж суурштэй. Тэндээ тийм нэг сонин цэрэг шашны холсон байгуулад тэр нь Карважиг үед нэлээд нэр үнэтэй бүр эрх мэдэлтэй эрх ямтай болсон. Их хүч чадалтай болсон. Яг тэр үед Карважо тэр ордонд очиж байгаа гэсэн үг. Тэр Ирицрууд дээр. Тэгтээ өөрөө бүр хүлэг баатар гэдэг цол хүртэл аваад Карважо тэгээд овоо хүн шиг амьдарч игэлж байгаа. Энэ байгууллагаар дамжуулаад Карважо Ромын папын өршөөлөг хүртэх боломжтой болох байхгүй. Ийм эрх мэдэлтэй учраас. Тэгсэн өөрөө удалгүй нэг хүлэг баатартай муудалсан шүү дээ. За нөгөөдхөө нэлээд бүр хүнд нөгөө бэртэл гэмтээгээ зодоо хийждэг байхгүй. Ингээд яг Карважо нөгөө ордныхоо шоронд нь орчдөг. Өмнөхөө зүгээр суугаагүй Карважо яасан гэхээр тэр Мальтын шоронгоос оргочтой. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Мальтын ордныхон түүнд бас өс санаа гэсэн үг шүү дээ. Карважо мэдээж ингээд цагаат тулахыг хүсэлээс хэдийгээр тэр алуурч ингэж яллагдаж байсан ч гэсэн Ватикан дахь нөгөө хүчрхэг ивент тэтгэгч нар байгаа шүү дээ. Тэд нар за түүнийг яаж өршөөх вэ гэдээ уул нь яриа хэлцээр болж исэн үе байхгүй. За ингээд 1610 оны 138 настай Карважо Наполиос Ром руу нэг 70 хэрэг дагаал хөрхий нэг жижигхэн завтай өөрөө ганцаар ингээд сэлвэрч яаж гээ Ром очоод тэгэд пав дээр очоод нэг өршөөл гуйчих гэдэг шүү дээ. Үлмийг нь үнсэлтэй намайг гуйшлаараа гуйж намайг цагаат гадаг гэж хүссэн боломж зургийг гэдэг ч юм уу.
Нөгөөдүүл нь ч гэсэн тэр суугаал дээр мэдээд идэг. За ингэж явж исэн. Замдаа нэг Порто Эрколе гэдэг жижиг тосгонд буусан ба. Ором руу нэлээд ойрцсон гэсэн үг. Гэтэл яг энэ үед буюу 1610 оны 7 сарын 18-ны өдөр 38 настай Карважо гинт Орос сураггүй зүгээр алга болчтой. За. Зүгээр л алга болсон. Хайц юу басан? Өнөөдрийг хүртэл хинч мэддэг. Одоо зүгээр таамаг л ярьцгаана хэдүүлээ. Бүр жигнэс ингэ зүгээр алга болчтой байхгүй. Тий. Зарим төгс түүнийг айгуул энэ халуун орны халдвар төвчнөр буюу маляриагаар үхсэн байхаа гэж үздэг. За. Эсвэл цуснд нь халдвар ороод тэгэд үхсэн ч гэж магадгүй. Яг гэвэл тэр Порто Эрколе гэдэг энэ тосгон болохоор халуун шавж ихтэй. Ямар тач тэр олон хоног ганцаараа сэлгүүрсэн тамир тэнхээ барагдсан бол үнэн тэгж жагаад живэд өгчнө гэж баймгүй. Тэгэхээр ямар нэгэн тийм нэг шавж хатгаад нөгөөд нь халуурж жагаад тэгээд тамир тэнхийг болгож хүний дархлаа авна тэгээ өгцөн байх гэж бодоод байна. Гэхдээ нэг сони бас энэ 15 жилийн өмнө 2010 онд Италийн нэг хэдэн археологчд тэр Порто Эрколе тосгоны Сан Себастьян гэдэг одоо нэг сүм дотор байгаа шажлуудаас нэгийг ингээд онцлоод шинжилгээ хийх байхгүй. Нэг бүр шиг шинжилсэн гэсэн үг. Тэгэхэд энэ хүний яснаас хэд хэдэн мэдээлэл олцсон. За ямар ч эрэгтэй хүн юм байна. За 38 наснда өнгөрсөн юм байна. За нас барсан он 1610 он юм байна. Ясанд нь хар тугалга нэлийн хэмжээтэй олдсон байна. Гэдэг чинь Карважо хар тугалагтай будгаар зурдаг байсан. Тийм байна тий. Тэгэхээр ДНХ-ийн шинжилгээгээр Карважог удмынх нь ингээд нөгөөд хийсэн чинь маш төхүү гарсан ба. Тэгэхээр нь бүр баталгаажуулах гэдэг. Энэ шарилын гавлын ясыг нь энэ гурван хэмжээст зураг болгож бүтээж ямар хуу царайтай хүн байсан бол гэсэн чинь баруун талынхын шүд нь хугарсан. Тэгээ нэг нарийнх нь нүртэй яаж харсан нэг зөрүүд төрхтэй тийм эрэгтэй хүний царай гараад ирэхгүй. Тэгэхээр энэ шарил хэдийгээр Карважог 100% гэж шууд баталгахад хэцүү ч гэсэн түүнийх байх магадлал үлэмж өндөр болчихж байгаа. Тийм биш үү? Тий. Гэхдээ яг баталж чадахгүй. Гэхдээ түүнийх байх магадлал маш өндөр. Инхээр нь 2014 он 4 жилийн дараа энэ шарилыг нөгөө Порто Эрколе хотын захиргаа орон нутгийн сүмд ингээд тусгай авсан тэгээд маш хүндэтгэлтэйгээр дахин оршоосон баг. Юмиг гэж төгөөд. За энэ бол одоо нэг ингээд хойлоор нь. Хоёр дахь хойлоор нь эн чинь гинт алга болчиход байгаа шүү дээ. Өөр нэг онд болохоор Карважог юу н алуулсан баг. За тийм баг. Нөгөө өс сансан Мальтын хүлэг баатрууд араас нь явж байгаад бид нар чи Италийн тухай ярьж байна. Залмаас эцэг талаар ярьж байгаа. Яаж өшөө авдаг лээ те. Сицилийнхаа ер нь гэдэг шиг Сицилийг ойрхон л болж байгаа шүү дээ. Тэгэхээр өс сансан Мальтын тэр хүлэг баатрууд хорооцсон баг. Эсвэл урд нь муудалцсан язгууртан эр түүнийг замд нь хөнөөцсөн ч гэж магад. Эсвэл манай бас танхаарч байгаа нэг юм болсон байж болно. Карважо ч өөрөө ерөөсөө л олон дайсантай, маш бардам зантай, ширүү авиртай нэгэн байсан шүү дээ. Тэгэхээр өшөө авчид хаас явгүй л байсан. Тэгэхээр аль нэг нь нухацсан баг. Эсвэл тэр шагналын төлөө ч юм уу тий. Нухангуудаа зүгээр үхлийн өвчнөр далдсан. Тэгээд нөгөөдг нь саяны сүмд оршоодсон ч билүү яаж мэдвэв. 410 гаруй жилийн өмнө гэсэн үг шүү дээ тий. Эсвэл бас нэг өөр онлоо тий. Карважог амьдралын хэм маяг нь өөрөөгөө ер нь устгацсан юм шүү гэж. Олон жилийн турш тэр чинь дотоодын шаналл, гутрал, галзуу мэд тэр их уран бүтээл, тэгээд тэр гудамжны амьдрал, арх дулаан, тэгээд одоо яханд гэдэг ч юм чинь өөрийг нь ингээд доош нь улам чангаагаад байсан. Тийм амьдралаар л амьдрсан ирхэн шүү дээ. Ингээд сэтгэл зүйн болон бие махбод нь үнэхээр эцэж туйлдаад тэгэхээр зүгээр үхлэн зүгээр л нэг юугаар зүрлэх юм те. Лаасаад лаа ингэж хайлсараа зүгээр ингээд шатаад дууссан. Тийм л амьдрал тэр завин дээр тэгэхэд өнгөрцөн ч юм билүү гэдэг. Ийм бас хойлор байгаа. Ер нь ингэж зүгээр л дороотод үхсэн. Тэгээ амьтны хоол болсон ч юм уу те. За тэгэхээр 38 жилийн өмнөх рүү очие яг Карважог нас эцэлсээс 1571 онд мэндэлсэн. Италийн Милан холгоос хотоос холгүйхэн Караваж гэдэг жижиг хотод мэндэлсэн. Энэ Микеланжело Меризи гэдэг уулын нэр нь тэр. Түүний нэр хожим Карваж гэд энэ хоттой холбоотой болсон болохоор бид нар Карважо гэж түрүүнээс ярьсан. Тэгэхээр нэр нь Микеланжело Меризи. 5 настай байхад нь Европтой ирж тархсан хижиг өвчин түүний аавыг нь өвөөг нь хоёр дүүг нь аваад утцсан. Үлдсэн гэр бүлийнх нь бүр ядуурч амьдралд бүр сөхөрсөн ийм хэцүү гэр бүлд төрсөн. Тэгэхээр эдгээр тэр гуйныг үхэл шаналл түүний дотор их гүнзгий шингэж ирээдүйн тэр нөгөө энэ
сүүдэр болон өөрт нь хоногсон байж магадгүй байна. Хамгийн гонигт нь Карважо нас барсныхан дараа үнэхээр хинч түүнийг анзаараагүй тоогооч. Түүний хүлийг тэр чигээр хинч мэдээгүй юм. Сүм гэж тэгээ заа зин тэгээ даалгуулсан гэд. Сүм хийдүү зургнуудыг ямарчсан ханаасаа бүгд буулгаж байгаа. Уран бүтээлийг нь те ингээд ер нь үгүйсгэж эхэлж ийн гэсэн үг л дээ. Карважо тэр дороо мартагдсан. Тийм наач ямар юу вэ? Танил дүр зураг вэ? Карважогийн цуу алдар сэргэн дуурсах хүртэл дахин 300 жил өнгөрсөн гэвч та. Хинч түүнийг дуурсааг 300 жил дуурсааг энэ наагаас зураач. Түүний бүтээл төрөл хэр мартагдсныг одоо хэлэхэд Эмаусынд барьсан оройн цог гэд үнэхээр гой зургууд Христийн тэр нэг ингээд нөгөө дагагчтан тойроос үз. Үнэхээр та амилчлаа гэж үжинхэнэ нэр амилцсан мөгөд бүр ингээд хурж мөрж үзэж байгаа нэг гой зураг байдаг байхгүй. Тэр зураг олон жил зарагдахгүй байсны улмаас 1839 онд Лондон үндэсний галерейд хүргэгдчихжээ л шүү дээ. Тэгэхээр яаж мартагдсан тэр зургийг харагдаж байгаа. Одоо тэр зургууд хэдэн зуун сая долларч хүрнэ. Зарыг гэвэл. Тухайн үеийн тэр Британий нэр чүмжлэгч урлаг судлаач Джон Раскин гэдэг хүн бүр ингэж хэлжсэн ба. Энэ Карважо ч угаасаа хөндөй хүүтэн бүдүүлэг сүсэг бишрэлгүй шүү дээ. Түүний зургаас зөвхөн айц хүйц төрүүлэм нүгэл хилэн цухраам тэд цочир мухаа зүйлийг л одоо хардаг шүү дээ энэ төр гэж тэгж доош нь хийж дүгндэг байсан ба шүү дээ. Гэхдээ энэ мэт хандлага 20 дугаар зууны дундуур ялангуяа Италийн урлагийн төгч Роберто Лонгийн санаачлахаар 1951 онд буюу саяхан гэсэн үгт баг 70 жилийн өмнө Милан хотноо зохиогдсон нэг үзэсгэлэнгийн дараагаас бүх юм өөрчлөгдсөн. Карважогийн нэр хүнд үнэхээр гоё сэргээд энэ чинь үгүй ийм гэд бүх зургууд ингээд бүх зургаж авах гоё зургуудыг тайлбарлаа те. Түүний урлан бүтээх хүн тэр онцлог давтагч шүүх хэмээг урдын адил бусад уран бүтээлчд нөлөөлөх хэмжээний ингээд буцаад алдарч эхлэхгүй. Тэрэн дээр бүр ингэж хэлсэн мэт. Карважо бол намтар уран бүтээлийн талаар ном зохиолоос уншиж мэдэх шаардлагагүй. Зөвхөн тэр зургаас нь авиас бэлэг ааш араншин шууд танигдаг ийм мундаг зураачаа. Түүний үед энгийн ард сүм хийд тэр бүр очдөг байсан. Харин тэдний зорж тэмүүлж байсан бурхан дойрдох замыг Карважо зургаараа дөтөлж хинт ч ойлгох тэгэхээр тэр харгас үннийг магтан дуулсан юм а. Амьдралын хатуу үннийг хэр бид хөлтөө зүрлэх юм бол Карважо тэр л халтар сайртай хөлийг олны нүдэн дээр нүцгэлж бүр заримынх нь нүүрэн дундуур тэр халтар сайртай хөлөөрөө дэвсээд авсан. Тиймч болохоор түүний зургууд одоо хүртэл нэн шин гайхмаар үнэн санагддаг үзье гэж. Харин тийм шүү дээ. Энэ уран бүтээлч за тэр зураач те энэ суутнуудын үлдээгээд байгаа юм. За би нэг сүүлд бас нэг ядамсөрөнгөө төлөвлөгөө хийж явахдаа бас судалж байгаа л ойлгож байгаа юм л да. Тэр зураачийн тэр зургийг зураад үлдээж байгаа зүйл нь тэр идиомс ямар байна, ямар байралтай вэ гэдгээс бүх характерууд мэдгэдэг юм бэл. Тэгээд нөгөө зургийг чинь яг амин ороод ирд юм бэл. Тэгээд тэрэн дээр зураач өөрийгөө бас шитгэж өгдөг юм бэл. Одоо жишээлбэл нөгөө хажууд нэг юм дөрвөлжин модон авдар те доотлын хаалга онгоцсон байж явах юм бол одоо нэг юм илэрхийлэл нь те тэр 100-аар нь ингээд бүцэх юм бол бүх цаг үеийг нийгэмтэй хүний характертай нь юутай хэдэн үлдээж байгаа нь бүр сод. Тэгээ одоо энэ Карважогийн яг хөө саяны дээр нөө бурхныг иймэрхүү байдлаар харуулдаг гэдэг шүү дээ. Тэрний тэр шалтгаан баг тэр шүү дээ. Хар багтаа ээж аавгаа хоёр дүүтэйгээ алдсан. Тэгээ тэр үедээ хөрхий бодж л байсан баг шүү дээ. Бурхан гэж байдаг бол те миний авраач яг л гуйж л байсан байж таа шүү дээ. Тэгэхэд урдаас нь бурхан ямар нүр харуулсан бол таарч. Тэрнээс ахуулаад ийм эсрэг тал руугаа болцсон. Тэгээл яг тэрийг боддоор нь гэтэл нөгөө нэг одоо хүмүүст магтагдаж шүтгдээд байгаа дуу хуур тэр уран зургууд нь бүгдээрээ бурхныг ингээ магтан дуулаад ингэсэн. Яг бодит дээрээ ийм байдэн штэ гэдгийг харуулах гад ингээд тэслээд байгаа байхгүй тий. Энд чинь ингээд хэдэн зуун жилээр явцсан нэг юм голыг сэтлээд дахиад нэг юм урсгал нээж өгч байгаа байхгүй. Эсвэл яг ингэж зовж чаналж байхдаа бурхны мөн чанарыг ойлгосон ч биш магадгүй. Нэг бол эсвэл бүр бурхан тэртээ тэндш бидний хажууд л байд юм байна да. Бид нэр л өөрсдөө л болдгоо ч юм уу те зүгээр ер нь ингээд юмыг маш зүгээр арт түмэнтэй маш ойртуулсан. Тийм ээ. Ер нь зөв. Гэтэ баллоныгийн ер нь зөвхөн сүлдээ бичсэн намтран цэс ер нь бараг ойлгогдоод байна л да. Баллоны бол зүгээр амьдралаар нь ялцсан юм байна. Тэ. Амьдралаар нь ялцсан юм. Тэгээ тэрнээс хойш тэр хүнд чинь ирж байгаа тэр дарамт нэ тэр юм улам ихсэн. Тэгээ бүр ингээ дийлхэ болно. Тэр нерв нэ тэр юм цугларч байгаа нэг газар дахиад тесрэхгүй юу те. Тесрэхтэй л хитэрчихгүй юу. Бүр амьдралаар нь л яатсан юм байна л да. Тэгээ тэрэндээ шаналаад тэр намтрыг бас гаргасан баг те. За маш сонирхолтой маш гайхалтай дугаар байлаа. Тэгээд энэ яг бодит хүний амьдрал хэр амар те.
За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр эрүүл хүнсээр дэлхийг дайлан ураатай хушгын брендийн хамт олон маань. За тэгээд тогтвортой өсөлтийг тууштай байдлаар таны хөрөнгө оруулалтын зөвлөх Apex Capital-ийн хамт олон маань ажиллаа. Баярлалаа. За нэвтрүүлгийн маань та бүхэн NTV телевизээр хүлээн аван үзлээ. Мөн 83.3 107 гэсэн хостолгооноор буюу Одон мөндөр радиогоор та бүхэн хүлээн аван сонслоо. За танд баярлалаа. За баярлалаа гэнэ. За.